Багш би өнөөдөр таараа бэлэн биш ээ. Би одоо хийгээгүй юм чи яаж орох юм бэ гэдгсэн чи битгий санаа зоо хүрээд ир. Тэгээ хүрээд ирсэн чи шууд л надад одоо заа чи орой ийм юм цохолыг тоглоно. Дохино. Одоо өнөөдөр л дохгүй чи эзэж удирдаач болохгүй гэж надад хэлчихсэн. Тэгэл би одоо ерөөсөө одоо яана би хөгжимчтэй шүү дээ ерөөсөө ажиллаж үзээгүй шүү дээ гэсэн чи зүгээрээ минийх багш нь ер нь чамайг мэдэрч байна. Ерөөсөө л чи одоо өнөөдөр дохих хэвээр. Хөгжимчд яах болов? Оркестр яах болов гэж байгаад асуухгүй гэсэн чи тэд нар ерөөсөө чамайг хараад ерөөсөө ямар ч хэлсэн ерөөсөө яг сэргшил бэлэн байна. Тэдний анхаарал маш өндөр түвшинд байна. Тэн дээр битээ чи өөрийнхөө төснөл хий одоо. Тэгэл ерөөсөө би догсон. Үнэхээр сандарч ирсэн. Тэгээ гарч ирэл зогсоход яг үнэхээр багшийн хэлсэн шиг хөгжимчд ерөөсөө ингээл бүр хөгжимчд мэддэг байсан өнөөдөр намайг зохино гэж. Бүгдээрээ ингээл гайхал ингээл одоо намайг яаж гарна хөдлөх болоо да хаана яах болоо да гэсэн яг ингээл бүгд анхаарал төвлөрсөн надад руу харж ирсэн. Тэгэхэд багшаа яг тэр хэлжээс үг надад яг бодоод зориг орсон. Тэгэл ерөөсөө би юу яасан л да дохиод эхэлсэн. Тэгэл тэр тоглолтоо сайхан амжилттай болсон. Тайзаас буугаад ирсэн яг тайсны хажууд надад наваг үнсэл баяр үргээл зогсож ирсэн. За ингээд одоо болох нь чинь энэ хүмүүс ч маш сайхан хүлээж авлаа. Миний хүү сайхан тогтлоо. За магаш өглөөснөөс ахвала дуулахаа дагуу ажиллаад эхэлнэ л гэсэн. Ватерчүнэг ажилласаа халагдсан гэж яхан тийм настай мотоо явж исэн. Манай багш нь бас хил хүүгээ хилждэг. Ерөөсөө яа тэгэхээр зэрэг ерөөсөө л удирдаач сэтгэл зүй гэдэг юм бүрэн эзэмсэн байсан учраас бол хинээс ч айдгүй. Яг бол тэр хүн одоо цэргээр бол жанжин гэж надад хэлдэг байсан байхгүй. Тэгэхээр зэрэг жанжин хэрвээ өөрөө айж, жанжин хэрвээ өөрөө зүрх моххол ард цоголж байгаа цэргүүд хизээч ялалт байгуулж чадахгүй гэдэг үгийг бас надад энэ удирдаас сэтгэл зүй гэдэг юм бас надад яг суулгаж өгч байсан. Тэгэхээр зэрэг өөрөө бас яг ажлын маргаан, уран бүтээлийн маргаан эн чинь ингээд байна. Энэ болохгүй. Энийг ингэж хийх ёстой гэж яриа тэр маргааны улмаас л одоо манай эрх бүхий хүмүүстэй ам өрөөс учраас л одоо багшийн маань харсан. Багшийнхаа тэр өрөөнд суудгийн тэгээ орж ирэхэд бол багшийнхаа бас тэр надад хэлж ийсэн ярьж ийсэн болгон одоо ингээд бодогддог. Диплом өөртлөөд ирсэн хүүхдийг тайзан дээр гаргаж парк өрөөлөд хүн өдөрдүүлэхийг хэл тэр 10 ухааныг надад зориг оруулж 10 ухааныг зааж өгсөн гэж би их баярлж авдаг. Удирдаач болох бүх юм замын маань одоо хүүхдээр бол одоо үлдгийдэж аавна гэдэг. Намаа үнэхээр үлдгийдэж авч одоо хөдий зэрэгтэй явахт маань үнэхээр амьдралд тус болгож байсан. Надад бүр их хамгийн их анзаарагдсан зүйл бол хүний оюун сэтгэлтэй их ярьдаг. Тэр удирдаач надад их хэлдэг байсан л та багш. Ерөөсөө хөгжимчин одоо оркестр удирдна гэдэг бол энэ хөгжим удирдах биш ээ. Хүний оюун санааг тэрийг удирдна. Энийг л чи тэр хүмүүст таалагдаж тэр зохиолыг зөв бодсноор зөв илэрхийлж чадсанараа тэр хүмүүст таалагдвал тэр хүмүүс зовлонгүй чиний өдөөс тэр хөгжимчинд ургаад өгнө. Хэрвээ тэрийг ч тэр суцыг л олж чадахгүй бол чи ямар ч мундаг хөгжимчтэй байсан чиний оркестр өөдсөн дуурахгүй ямар ч гайхамшигтай бүтээл ихчлэхгүй байдаг юм аа. Тийм учраас миний хүү хамгийн гол нь одоо энэ удирдаач техникээс илүү тэр хүний сэтгэл зүйтэй харьцах ур зүг надад суулгасан. Өөрөө тэрийг бол гайхамшигтай хосгүй эзэмссэн байсан. Тэрийг надад бол харамгүй зааж өгчээсэн. Тэгэхээр зэрэг миний багшийн бол ерөөсөө одоо өөрөө удирдаачийн техник талаасаа сэтгэл зүйн талаасаа хүний сэтгэл зүйн талаас нь удирдах чаддаг. Бусдаас ялгарх онцлог бол гайхамшигтай. Энэгээр нь би хүнэлж явдаг. Наад ч гэсэн их сайхан зургаж өгсөн. Бусад хөгжимчдийнхаа ирээдүйд одоо урлагийн салбарт өнөө үед залуучууд ямар хэмжээнд байх ёстой гэдгийг маш их мэдэрч ажилладаг байсан. Одоо бид нар энэ хүнд маш их баярлахаар бидний дараа гарч ирэх залуучууд ямар үр дагавар үзүүлэх вэ? Энэ юм дээр ч хүртэл маш нарийн бодлоготой ажиллаж байсан. Хүртэл ганцхан уран бүтээлчээс гадна, уран бүтээлчдийнхээ бүхэл ажил амьдралтай холбоотой энэ бүх юмыг зохицуулж чаддаг, тэрийг ухаарч бүгдийг ойлгуулж, мэдрүүлж чаддаг ийм аяастай гайхамшигтай хүн байсан гэдэгт бахархаж ярьдаг. Үндэсний дуужгийн эдмийн чуулган оркестрийн хамт бүрэлдэхүүнээс одоо мэдлэг боловсролын дээшлүүлэхийн тулд бол маш мань хүн дөрвтэй алхмуудыг хийж байсан. Энийг бол хамт олон сайн мэддэг. Түүний нэг жишээ бол яг соёл урлагийн их сургуульд бүхэл бүтэн нэг анги нээж 20 гаруй хөгжимчдийг бол
одоо сургаж ирсэн л да. Тэрний одоо эхний жишээ нь одоо би өөрөө яг тэр яг майстрогийн тэрийг бол төгсөөд одоо энд ингээд ажиллаж байгаа. Баатарч багшийг бол би сайн багш, мөн сайн өдөртөн чиглүүлэгч гэж хувьдаа үздэг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр сонгодог хөгжмийн тэр үлээвэр хөгжмийн штрихийг бол ардын хөгжмөөр одоо биднэрт тодорхой хэмжээгээр зааж өгдөг байсан. Хүмүүс чинь их сони юм ба штэ. Өнгөрөхөр улам их өнгөрж тод том руу харагдж эхэлдэг. Тэгээд хүмүүс биенийг өнгөрсөн хонь их магтдаг. А би бол бидний хэсэг улсууд бол амьд сэрүүн байхад нь Баатарч байгааг дөрийн чадртай ажиллаач гэж чуулга руу явчихад чуулга руу явах шийдвэр нь бол миний төрүүчийн улсуудын гаргасан шийдвэр байсан л та. Тэгээд их гуйж тэр хүн гомдчохороо бас хэцүү л дээ. Тийм орон бүтээлчүүний сэтгэл бол бас амаргүй ш таараа мэднэ. Тэгээд нэлийн хэдэн жилийн дараа үндэсний дуугийн эрдмийн чуулган оркестр шиг оркестр болгочхоод дараа нь бол дөрийн театрт ирж балет дээр ажилласан. Баатарчийн удирдаач маань хөгжмийн гарамгаа удирдаач байснаар зогсохгүй дуугчдын гарамгаа удирдаач байсан хүн. Дуугчдын одоо яаж дуулах, хөгжим оркестртайгаа яаж нийлэх, дуулаачийн ямар илчилтүүд арга барилуудыг эзэмшсэн байвал зохихыг бол өдөр тутамд уран бүтээлчид зөвлөж өгч байдаг. Нэг ёсны одоо эцэг нь болсон зөвлөх байсан. Энийг манай үеийн дуучид бол дурсан ярьж байдаг. Үндэсний дуугийн эрдмийн чуулгад бол заавал найрал дуу хэрэгтэй юм аа. Ийм учраас буян орсгооч ямар ч байсан бага составын чадхаа найрал дуутай болж энэ хүмүүсүүдээр зөвшрүүлж игдрүүлж явах ажил хийх хэрэгтэй. Чамд ажил их хүн дээр ноогдно. Яагаад гэвэл ардын дуучид гэдэг бол задгаа хоолоогоор дуулдаг. Найрал дуу гэдэг бол тембр ижилсүүлж дуулуулах юм хүнд ажил байдаг. Чи энийг бол одоо эрэл хайгуулж хийж энэ хүмүүсүүдээ зөвшрүүлж явах ёстой гэдэг байдлаар энэ үндэсний дуугийн эрдмийн чуулгад намайг ирснээс хойш найрал дуутай болгож ингэж ажиллаж өгсөн. Баатарч багш эрхийн тоогоор 108 хөгжимчнөөс дээш хүмүүсийг суулгаад бүгдөө нэг сайхан ийм том хэмжээний оркестр байгуулъя бүгдөө. Чуулгын Монгол Төрийн үндэсний хөгжмийн их найрлагыг байгуулах болон бусад тоглолтуудыг төрийн ордонд элчин сайдуудын яамнуудын дэмжлэгтэй тоглолтыг зохион байгуулсны үр дүнд 2005 онд 3 сарын 18-нд ерөнхийлөгчийн зарлиг гарч Монгол Төрийн үндэсний хөгжмийн их найрлагыг анх зарлагыг гаргуулсан их гавьяатай үйл ажиллагаа болсон гэж ойлгодоо. Улсын ерөнхийлөгчийн зарлагыг бүлээн авах энэ хүнд ёслолд хүрэлцэн ярьсан ноён татагтай та бүхэнд энэ өдрийн мэндийг төвшүүлье.
Морин хурын чуулга бол манай үндэсний хөгжмийн найрал нийлээд манай ахмадууд оролцоод 111 хүн сууж иж ерөнхийлөгчийн зарилыг хүлээж авч байсан аа. Монгол улсын төрийн шагналд ардын жижигчин намсрайчийн хөгжим баярын жафа удирдгав. Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал хөгжимдэн удирдаач Монгол улсын урлагийн гараа сэтгэлтэн Баатарч. Манай гэр бүл 3 банттай. Миний дунд хүү инх баяр, миний баг хүү инх болд. Тэгээ миний ач охин Намуна. Удирдаач Баатаржовын ууган хүү Инкватор аавынхаа мэргэжлийг амжилттай өвлж аваад өнөөдөр Оросын холбооны улсын Екатеринбург хотын улсын филармонийн хөгжмийн удирдаачаар амжилттай ажиллаж байна. Баатаржовын Инкватор нь 1991 онд Оросын холбооны улсын Екатеринбург хотын Мөсөрскийн нэрэмжит хөгжмийн дэд сургуулийг морин хийлж, хөгжмийн удирдаач, хос мэргэжлэр төгсжээ. 1998 оноос Екатеринбург хотын улсын филармонийн удирдаачаар ажиллах хугацаанд Америк, Герман, Испани, Норвеги, Малайз, Австрали, Япони, Франц зэрэг улсуудад аялан тоглолтыг амжилттай хийсэн байна. Ленинград болсон олон улсын удирдаачдын уралдаанд 40-од орон оролцдог лөө. Тэгээд над бүр ирээд бид нар их холбоотой байдаг юм л да. Над бүр ирээд ярьж байсан эхлээд энэ мөн Монгол гээд намайг нэгдээр олзож хүн бүхэн үл ойшоож байсан гэж оркестрантрууч чинь бол удирдаачаас баг илүү удирдаач нар байдаг шүү дээ чинь. Насаараа тэнд чанагдсан муу сайн хаана хэн алдж байгаа, юуг засах ёстой, юу буруу дуурайд байгаа бүгдийг мэддэг учраас тэмцээн явагдаад 2 дугаар турт аваад 2 дугаар тур шигшигдээд ирсэн чинь хөгжимчдийн харьцаа шал өөр болсон гэж байгаа байхгүй. Бүр шал өөр.
Тэр олон одоо Европт 400-500 жил хөгжсөн сонгодог хөгжсөн газрын удирдаачтай үзэлцэж 40-50 жил хөгжсөн Монгол орноос төрсэн бяцхан авиастан тэнд одоо 3 дугаар оройж ирсэн нь бол монголчуудын бахархал дээр нь манай Баатаржив ахын одоо ген авиасын үргэлжлэл юм аа гэж би хэлэх гээд байна л да. 2003 онд болсон Сергей Прокофьевийн нэрэмжит олон улсын залуу удирдаачдын уралдааны 3 дугаар байрны шагналыг Монгол улсын удирдаач Баатарживийн их баатар бүртэж байг та бид харж байна. Хүүхдүүд одоо Европын дэлхийн хэмжээний удирдаач болчихсон. Явж байгаа. Тэр ч байтугай бид нар нэг жүжиг дээр ажиллая гэж хүртэл ирж байсан. Яг гэвэл манерийн боломж нэг жилээр контракт хийдэг учраас Европоор ингээл явчихдаг. Хэцүүлдэ манай ажил бол ухаантай одоо нэг 2 сарын дараа тим болох гэж байна гэхээр чинь тэнд үжээ контракт хийчихсэн байдаг учраас хэцүү л да. Экватор бол ирэх байх тэр зохион байгуулж байгаа хэмжээнд тэгээд нэг тим сайхан вечер болох болов гэж хүлээж байгаа. 3 дугаар шатны шалгаруулалт маш өндөр хэмжээнд явагдсныг онцломоор байна. Энд олондоо танигдсан алдартнууд байсныг дурдах хэрэгтэй. Миний хувьд Монголын удирдаач Баатарживийн их баатар онцгой анхаарал татсан юм. Тэр үнэхээр чадварлаг байсан шүү. Хэрв та өөрөө уралдаанд оролцоогүй, шүүгчдийн бүрэлдэхүүнд байсан бол хэнийг онцлон нэрлэмээр байх юм? Монголын удирдаач Баатарживийн их баатарын ур чадвар үнэхээр биширмээр байсныг онцлон дурдъя. Миний том хүү их баатрын хүүн мөн хөгжин бүжгийн сургуулийг 6 дугаар ангиас тэнд сурж агаад Свердловскт суралцахаар аав дээрээ явсан. Тэндээсээ өөрийнхөө хүсэлтээр Москвагийн хөгжмийн дээд сургууль Пил хөгжмөөрөө сурч байгаа. Инх баатрын мөнх эрдэнэ нь 1990-1997 онд хөгжин бүжгийн коллеж төгссөн. Тэрээр төрийн шагналт ардын жүжигчин чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн уралдааны 3 удаагийн гран-при шагналыг хүртэж байжээ. 2005 оноос Чайковскийн нэрэмжит консерваторт суралцж байна. 2000 онд олон улсын хийлчдийн уралдаанаас тусгай шагнал авсны зэрэгцээ Испани Турк болон Оросын бүх хотуудаар аялан тоглолт хийжээ. Тэгэхээр манай маэстро Баатарживийн 3 ач холбогдол нь гуруула хөгжмийн урлагт хөл тавьж их амжилттай ажиллаж байгаа юм сайхан залуу уран бүтээлчд бий. Одоо ингээд би та бүхнийг Баатарживийн хүү Энгл баярын охин Намуунатай танилцуулах гэж байна. Намууна бол хөгжим бүжгийн коллежийн 11-р ангид суралцсан юм аюутан байнамаа. Би чулуунгаан конкурсанд 3 удаа орж 3 гран-при шагнал авч байсан. Тэгээд мөн Францын Парис хотод болсон Магни тэмцээнд бас 1-р авч байсан. Тэгээд ер нь энэ улаан уд Красноярск хотуудын тэмцээнд амжилттай оролцож ирсэн. Тэгэхээр минь манай үзэгчдэд зориулаад хөгжим дээр нэг сайхан юм аялал тоглож өгч болох уу? Болно. Юу тоглох вэ? Листийн Лепштрам гэдэг ногчуур нь байгаа. Тийм. Ляп юм бол маш орно. За.
Хүслэн миний хамгийн бага банди хүүхэд хөгжим бичгийн дунд сургуулийн 3 дугаар анги хийлийн анги Баяр сайхан багшийн шав. Манай нэвтрүүлэг өндөрлөх гэж байна. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр хүндэс үзэгчид та бүхнийг Монголын нэгэн сайхан оюунлаг, авиаслаг гэр бүлийн хамт олонтой танилцуулсандан сэтгэл баяр байна. Ингээд нэвтрүүлэг үзэж сонирхсан хүндэс үзэгчид та бүхэнд их баярлалаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай.